Эрхэм мөндөд үзэгчдээ танимтгой телевизээс та бүхэндээ хүргэдэг бидний нэг нэвтрүүлгийн баярын тусгай дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Бид яг одоо Баянгол дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал унтраах аврах 18 дугаар анги дээрээс нэвтрүүлгээ бэлтгэе явахад бэлэн болсон байна. Өнөөдрийн хүндэт зочноор гавьяат үйлчилгээний ажилтан Даваад Оржиг урьсан байна. Танд баярын мэндийг бас хүргэе. За баярлалаа. Тэглэгээ хав. Та өөрийгөө манай үзэгчдэд юуны төрөнд дэлгэрэнгүй сайхан танилцуулаач. Би Баянгол дүүргийн онцгой байдлын хэлтсийн Батөмөр унтраах аврах 18 дугаар ангийн галсан өгч ахлагч Даваад Орж байна. Яг одоо бид ингээд танаа хэлтэс дээр бас ирсэн. Яг халуун дулаан одоо яриа өрнүүлэхээ сууж байна. Тэгэхээр юуны өмнө танд баяр хүрэх зүйтэй болов. Үйлчилгээний гавьяат ажилтан гэх одоо эрхэм хүндэт цолыг бас хүртсэн байгаа шүү дээ тий. За энэ жил манай онцгой байдлын байгууллагын 20 жилийн тохиолдолд 5 сарын 20-нд арга хэмжээ болсон байгаа. Тэгээд энэ сайхан баяр төлөв Монгол улсын үйлчлэгээний гавьяат ажилтан гэсэн эрхэм хүндэт цолыг Монгол улсын ерөнхийлөгчөөс хүртсэн байгаа. Энэ одоо цол гуушинг бас хэр аргын хүмүүст бас хүртээгээд байдаггүй. Тэгэхээр мэдээж яг тийм гавьяатай болохтаар танд өгсөн болоо гэж бодож байна. 20 гаруй жил бас энэ салбарт одоо хүчин зүтгэсэн хүнээр эргээд харахад та энэ бүх дурсамжаасаа хуваалцаач гэвэл. За тэгээд яг би ч одоо 18 настай болсон энэ Галтөмөр унтраах 18 дугаар ангид орж ажилласан. Тэгээд яг тэр үед одоо тэгэл үйлчлэгээний гавьяат ажилтнанд цолмол гэж хүртэн тийм ерөөс бодохгүй шүү дээ. Дуурах ажиллаа хийгээл тэгэл даргын өгсөн үр даалгаврыг биелүүлээл тэгэл галтаа гараад галаа унтраагаад ард иргэдийнхээ амгалан тайван байдал аж ахуйн нэгжийн төрөнгийг авраг хамгаалах үүстэй. Тэгэл хоёрын сэтгэлээр явж байгаад тэгэл бас энэ их мөнгөтэй цолыг хүртсэн. Тэнд бас их маш их баяртай байдаг. Анх мэдээж энэ мэдээг сонсоод маш их давталсан болов. Юу би ч одоо гүйлгүүд юм үйлчний гавьяат ажилтан одоо тэр чи одоо бүр манайд одоо авдгуурах дотор болж байгаа шүү дээ тэр чинь одоо айхтар том хүмүүс авдгуурах дотор очсон тэгсэн одоо эхлээд өөрөлдөхөж өгөөгөө тэгээд ерөөсөө баг сар гаруй чи ерөөсөө тэгж итгэж өгөхгүй явсан шүү гэдэг. Аваа автлаа гар дээр аваа. Гараа аваад бүр тэгээд бүр сар гарan болцоод ах чил баг итгэж өгөхгүй яваад байсан. Тийм гоё давталт дөрмөжсэн ба тий. Ер нь бас яагаад ийм их ам өрссөн яг энэ ажил мэргэжил энэ салбарт ажиллах болсон бэ? Тэгээд сүнэн бас аварчаад тэр үнийг харц. Тэгэхээр бол гайхалтай. Энэ зэрэг тэрнээс бас маш их урам зориг ирч хүч авна. Үйлдвэр шатчихсан. Тэгээд тэр үйлдвэр нь бол ийм торог бус даваа хадгалдаг тийм үйлдвэр шатчихсан. Тэгээд тухайн үед бол манай одоо гавьяат үйлчлэгээний гавьяат ажилтан Даваад Орж маань хамт ажилласан. За ерөөхдөө бол манай Даваад Орж маань бол их тийм түшигтэй хүн гэх юм уу? Тийм тэгж нэг үгээр хэлэхдээ бол түшигтэй л хүн. Яагаад тэгж байгаа вэ гэхээр тухайн хүн маань одоо гэд дуудлага мэдээж маш их олон жилийн туршлага тий олон жил одоо энэ салбарт энэ мэргэжил энэ одоо сайхан ажлыг хийгээд явсан байна. Түүнийхээ хажуугаар туршлага хөрвүүлсэн байна. Хамт олонтойгоо яаж харьцахыг бас судалж сурч мэдэж авсан байна тий. За тэгээд яг энэ бүхнээс нь харахад бол энэ шагнал маань нүдээ болсон шагнал гэж боддог. Би 10 дахь ангиа төгсөөд бие тэмрийн сургуульд конкурстад
Би 98 онд төгссөн л дээ. Тэгээд 98 онд тул зэрэг нэг 3-аас 5 руу өсөрсөн 4-дөр ингээд 5 гэдэг манай анги чинь 10 дугаар анги төгсөж чинь 6 бүлэгтэй тэр жилдээ агүй их төсөлттэй жил болсон. Тэгээд 300 гаруй 17 хувиар дээр өсөлтөд би тэгээд 16-д орж багтаад тэгээд бин тэмдгийн сургууль сурж ирсэн. Тэгээд яг манай үеэл ах нөгөө юу гэдэг галд ороод ирсэн удааг байсан. Тэгээд би тэгээд нэг өдөр тааралцаад бас бас танаа ажилд авах гэсэн гоё ажил гэдэг ингээд тийм хөөд яриа өрнүүлээд байсан. Тэгсэн чинь нэг өдөр надад тааснаа. Хүш таваад ирж нөгөө нэг чи ажилд орно гэдэгс юу болсон. Одоо юу гэж бас гас нөгчийг хүрч хэлж байгаа шүү дээ байхгүй. Тэгэл би нэг ормоор санагдаад дээрээсээ тэгэл сургуулаа шууд ээж авд хэлэхгүйгээр хаяал тэгээд курст нь шууд яваад эхэлж байгаа. Тэгээд тэр орондоо курс явж байгаа орондоо бичиг баримтаа бүгдийг бүрдүүлээд өгөөл тэгээд курстээ сууж төгсөөл анги дээр хуваар ихэд одоо анги дээр хуваарлагч хурж ирээд юуныхаа ажлынхаа хувц унарыг бүгдийг нь аваад гэр лугаа орж байгаа. Бараг тэр чинь хоёр шууд шахвал тэр юм байна шүү дээ тий. Тэгээд аваад гэртээ ороод ирсэн чи дээж авч хүү юу болж байна яаж гэж юм. Бүр гайхаад тэгээд суугуул соёл юу болсон гэсэн чи ваагаа хайчлаа гэсэн. Тэгээд жоо уурлаад суугуул соёл нь хайж идсэн өстө том холбоотой гэж загнуулсан. Тэгээд яг хаа тэгээд биш одоо төрийн байгууллагын хувцас аваад ирсэн. Тэгээд ажилтаа өөргөдөө орцсон гэж одоо яах чадахгүй ч тэгээд. Тэгээд 2-3 хоногоос гайгүй болол тэгээд ажилдаа яваад тэгээд энэ ирсэндээ тэгээд ер нь яг ер нь гас нөгч болно дотор нь бодоагүй байсан. Уулын би чинь бинтэмний багш яг залуу 10 наснаас тэр чинь нэг барилдсан зал монголчууд барилддаг хөвгдөд байдгээс тэгээд энэ барилддаг бас спорт их сонирхолтой хөвгд байсан. Тэгээд галзуу барын амд гараа хийхээс боцохааргүй яг тийм үед тийлээ яг салбарлоо. Тийм. Тэгэл өөрөө тэгээд манай тэр одоо манай баяр сайхан гэж юм одоо тэр маань намайг авахж оруулсан юм дээ. Би хуучин ангид 14 он салаан дарга байсан. Тэгэхэд даваад ирж ирсэн юм аа. Манай анги дээр ирж ирсэн. Хуучин бол энэ ангид 98 онд ороод ажиллаж ирсэн нэлээд. Одоо 20 гаруй жил ажиллаж байгаагаа зөвхөж. Тэгээд завсарт нь бас завсарчаад буцаж орж ирээд бас өөр ангид ажиллаж байгаа гэсэн. Ерөнхийдөө одоо онцгой байдлын байгууллагыг яг ингээд харах юм бол яг үн цэн нь болоод байгаа зүйлүүд бол одоо яг энэ манай гавьяат ажилтнтай адилхан олон жил ажиллаж байгаа галс нөгч аврагч нар байгаа. Ягаад эдгээр юм байдаг вэ гэвэл одоо бид нар одоо сургуулаа төгсөж байгаа залуу офицерууд гэсэн бид нар дарга нараас гэхээс илүү галс нөгчнөөс их юм сурдаг. Одоо энэ эдгээр биднээс илүү олон гал дээр очиж ажиллаж байгаа. Биднээс олон юм үзэж харсан болохоор энэ хүмүүсээс авах юм хэрэгтэй байдаг. Манай гавьяатын хувьд бол туршлагатай галс нөгч маш олон гал дээр ажиллаж байсан. За өөрөө тэгээд бас нэг авааштай зангаар нэг ерөөс одоо зүгээр суухыг боддог. Одоо албаны ажлаа сайн явдаг, ар гэрээ сайн авч явдаг. Нөгөө л угаасаа хүн харагддаг шүү дээ. Тэгээд амьдралаа сайн авч явдаг. Тэгээд бусад одоо шинэ залуу галс нөгчнөр их сургамж арилнаа ингээл харж байгаа. Одоо та нар ингэж хийжээж сэтгэлээ гаргаад ингэ хийчихвэл ингээд амжилт нь үржин штэ. Энийгээ дуусгачаад энийгээ хийж гэдэг энэ шаардлага тавьж байдаг. Ер нь бусдтай их үлгэр дуурайл үзүүлж идэг манай тэрүүний галс нөгчний нэгтэй. Тэр яг одоо галс нөгч гэдэг юм одоо ажил хийж маш олон хүмүүсийн халтан байна. Эд хөрөнгө цаашлаад маш олон зүйлийг бас орж хавраас өгдөг. Одоо ингээд харахад таны хамгийн их одоо сэтгэл өвдсөн тэр одоо объект хаан байсан дээр одоо ингээд болохоор хүн хэзээ батцдаг юм. За тэгээд юу юм бэ лээ? Анхны гал чинь бас хүнд их мартагддаг. Анх ажилд ороод эхний өдөрлөөс нь дээрээс л тэгээ байжсэн жил хонх дуугарсан. Ах нар гүгэл явчихлаа. Араас нь би гүгэл тэгээд өөрийнхөө хуваард хувцас өмсөөл машин суугаад явсан. Тэгсэн чинь бүр 800 дүүгээр анги гэсэн нөгөө нэг эгүүл хамгаалтын тэрний галтгоон шатцсан нэлээд уртаас. Тэр чинь бараг 20-од м 30-од м ч юм уу. Нэлээд урт. Тэгээд нэлээд ангиуд очсон. Нэлээд том болсон. Тэгэл тавьж жол тэгэл нөгөө цатаа бичиг мчрээ бүгд юм удагаад би ерөнхийдөө нөгөө нэг ах нар чинь урталтаа бид нөгөө чин залуу хүмүүс чинь хойноол байгаа юм чинь. Тэгэл за давка яваад юу яагаад погоор аваад ирэх гэсэн. Тэгтэн зэрэг нөгөөтгөө погоор гал машина тойроод энэ хаана үйдэг үлээ гэдэг шинэ хөгч бас нөгөө заалгаж ирсэн ч гэсэн яг тэр үед бас тэр сандрал орсон мартсан байгаа.
Тэгээд жолоочтой погоор гэж энэ хаа гэсэн чинь майныг аваа явуул гэсэн. Тэгээд нөгөөтгөө аваач гэдэг чинь. Гэсэн чинь дом гэж юм гээл. Тэгээд нөгөө дом бол олцоод байгаа маа. Нөгөө нэг погоор магоор ч аяг сондоо ойрхоо тий. Тэгээд лом хүрдмөө зоотоо сүхмөхөө бол олцоод байгаа. Тэгээд яг бүр нэг нарийн хэллэгтэйнүүд энэ яахгүй. Тэгээд ихний гал бол их сэтгэл их хоногссон. Тэгээд яг сүүлд бол тэгээд бас юм том галууд байна. Одоо тэгээд бөмбөрийн гал байна. Тэгээд одоо дүнжин гаруу байна. Тэгээд нөгөө нэг манай ихтлгүүр байна тий. Том галууд л ер нь сэтгэл их хоногссон доо. Тий одоо миний үед чинь намайг анх гал орж явах үед бол хоо зэрэг ер нь бол тэгээд мод шатдаг байлаа. Гэр шатдаг байлаа. Тэгээд ер нь бол байшин бол ерөнхийдөө нэг томдоол гэх юм бол нэг 12-8 штэ. Ерөнхий яг ингэ заагвар тий. Одоо бол дандаа болсон штэ. Одоо бол том байшингууд шатад тослох материал нөгөө шалондоо болсон. Галынх нь нөгөө шатлах нь маш хурдтай болсон. Тэсэр дэлбэрэх бодис ихтэй болсон. Одоо тэгэл айл өрх хүртэл газтай болсон байна. Ерөөсөө тэр дотор байгаа мэдээллийг нь маш сайн тэр эзнээс нь авахгүй бол айгүй эрсдэлтэй. Одоо тэр айл одоо газ сэргэлдэг айл байх юм бол мэдээж бид нар тэрийг мэдгүй ороход бол бас нэлээд том асуудал бол тийм ээ. Ер нь одоо нэг яг амьсгаа авдаг яг үе яг ямар үе гэдэг юм бэ? Одоо галаа унтраач гэдэг гэсэн үг үү? Ер нь бол яг юу яа штэ тэгээд гал дээр очивол хүн чинь төс бас тэгээд ер нь хэмтэйгээр холилдол 100 гайгүй л дээ. Өвөл хамгийн хэцүү нь зэрэг галаа унтраа гал чинь хөөснөс нэгт орж байгаа. Тэгээд нөгөө усууд гадна талын хувцыг бол номинот болоход хөлдөж байгаа. Тэгээд доторх талд нөгөө нэг одоо яг подоолт цамп мансаа бүгд нойтон байгаа гэдэг. Галаа унтраад усгаад зэрэг тэгээд яг жинхэнэ хайруулж эхэлсэн шүү дээ. Тэгээд яг тэр эднэлтэй яг тэр тэгэл эдэн тарны юм л та тэгээд юм тэр хүн хэцүү гэж тэр чинь фактор тэр сашихгүй шүү дээ. Өөрөө нөгөө дурлж орсон болохоор зэрэг ер нь бол бүхэл юм нэг хүнд хэцүүхгүй нэг амархан юмсыг санагддаг байсан. Тэгээд одоо яг ажлын хаарт гарчаал яг өөрийгөө нэг амьсгаа аваад би ч ямар байгаа гэж хардаг байх тий. Тэр үед л нэг жоохон ухаардаг байх л та. Тий. Тэгээд нөгөө нэг одоо ингээл өвлийн үе чинь ус мус нэлээд ингээл хоцноо юм байт болсон байдаг. Машиндаа сууж чадахгүй ч юм уу тий. Нөгөө нэг нуулах гэхлээр зэрэг нөгөө нэг юу хоцноо уулах хэрэггүй. Тэгээд нөгөө нэг жолооч молооч маань өргөж юу яа. Тэр үед Оросын техник чинь бас хэцүү шүү дээ. Бас нөгөө нэг хаалга цонхгон хаагархаа тэгээд 80 70 оны техник хүчин тэгээд нэг бас онгорхоо байдаг хаалгууд нь хаагдахгүй байдаг тийм их бас тэгээд яг явж явахдаас ингээд баарах маатах байдаг. Тэр бол хүмүүс нэг хүнд хэцүү гэж юус бодогддог. Тэгээд хамаач нь босч явах үед. За сайхан чагсаалын дугаар гараа гэл. Тэгээд чагсаалынхаа дуудаад гэртээ одоо анги дээр ирнэ шүү дээ. Тэгээд тав гэдгийг орж өмнөхөн сая бас манай эд маань аяг аваа явчлаа. Тэгээд сая хаашигч 61 гарам гээд бас яндангийн цонолт гэдэг чинь нөгөө миний төрөний нэг ярьж идэг яндангийн цонолт гээл. Тэгээд яндангийн цонолтынхаа бас галаа унтраас дуусчаад нааш ирж яваад дахиад ийшээ юу руу явчих. 61 гарам лөө. Хөдлөөдөгт бас байшин гээд бас хаягнаас хаяг руу гэдэг юм анхан бол. Одоо хоёр дуудлал гэсэн үг чинь нэг ирэхгүй гоо шууд нөгөө дуудлал руу явчихна л гэсэн үг. Яг манай хэд маань одоо ингээд нөгөө хаягн дээр хаяг руугаа явах гээд нөгөө хоцондроо өмсөөл ерөөс байгаа хоцнууд нь одоо ингээд тайлж тавиал те ингээл явцдаг. Яг тэгээд одоо үлдсэн хүмүүс нь тэгээд хоцондрыг нь янзсан тэгээд дээрээс нүүд хаалгаа хаагаал гадна харуулдаа гараал ингээл үлдэндээ тэгээд манай хэд маань ингээд хоцон өмсөөл галаа унтраа явцсан байна да. Яг ажиллаараа бахархдаг хамгийн гой зүйл нь тань юм бэ? Яг юунд нь дурлаж та энэ салбарт бүр тэр дундаа гал сөнгөжөөр ажилласан гэж боддог. Гал сөнгө гэдэг чинь бол яг арт иргэдийн тий арт иргэд аж ахуй нэгж байгуулсан эд хөрөнгө аврам хамгаалах тий байгаль хэмжээнд нь байрны тэр хүний бас нэг өчнө хэмжил бас ядарч зовж бас олсон хөрөнгийг бас хамгаалж аль болох тий гал дээр очиод байгаль хэмжээнд байрж цаадлын үлддэгдэл одоо тэр одоо аштаагүй байгаа хэсгийг л аврам хамгаалж тий тэрийг нэг бүрэн бүтэн хүнд үлдээх тийм ээ бас ажиллаад гэх юм бол бас тэгээд артистийн амин хэсгийг бас авах гэдэг нь бас сайхан зүйл.
гэсэн дээр. Чимээгүй бааtruуд гэж та бүхнийг маань нэрлэдэг мэдээж хэрэг хүнд хэцүү үеуд бас байна. Мэдээж хүн хэмжин шантарна хэцүү үе байна. Одоо эргэж хараад нулимсаа арчих үе байна. Ер нь эргээ бодоход танд яг тийм үе байсан уу? Ер нь яг залуу байгаа ч юм уу ер нь шантрах үе байгаагүй тийм. Тэгээ одоо зүрийн хавьд дотор одоо боддог байхгүй ер нь аль үед нь жоохон хэцүү байсан дээ гэж бодоод яг одоо нэг тэр төмөрт явжсэн. Тэгээд тэр нөгөө нэг багаж хэрэгстэй годор нэг юм сайхан дээр ялаа мөрлөөгөө нөгөө машин дээр өнгөс ингээд 100 метр сунаад тийм холоо шатаар байхгүй. Тэгээд нэг юм орийн канистртай юм ч тийм. Тэгэл нөгөө нэг орийн канистр усаад ишээ бид нар чинь хичнээн 100 метр зөөгөөл тэгэл нөгөө нэг пепсиний савнд усаа хийгээл тэрийгээ нөгөө нэг юугаар цолоод хатасаар цолоод тэгэл ингэж төмөр унтраад үйл бас байлаа. Даан гараараа бичсэн шүү дээ ерөөсөө тийм. Тэгэл нөгөө нэг шүүр мөр одоо тэр тороос шүүр мөрч байхгүй тэр багаж хэрэгслэхгүй байх үед хонд ясан юм байна даа одоо. Сая яг манай уран бүтээлчтэйгээ танай байгууллагыг зорж ирэх хооронд бас л яг нэг галын дуудлага ирээл яг бидэнтэй зорж авч харагдлаа л да тийм. Яг танаас эсвэл нэг 2-3 минут өмнө гараад ирсэн. Тийм. Тэгээд ер нь бол байнгын бэлэн байдалд байж байгаа таад маань бужинс яг энэ үйл сэдвээс зураг авах хийж байна. Тэгэхээр бас яг тийм шалтгаанаар бас гарч байгаа тийм. Тийм өдөр сая бэл явчихсан бас байшин гэж нэг гэр ороод бас нэг боломжтой бас. Ер нь маш их завгүй бэлэн байдалд ажилладаг хүний ар гэр бүл маш чухал шүү дээ тийм ээ. Та гэр бүлийнхаа хүмүүсээс танилцуулаад бас гэр бүлийнхнийхаа талаар. Тэгээд яг ич одоо бас нэг айлын болохгүй хөтөл байсан. Ер нь бол тий. Тэгээд их нэртэйгээ 2099 он танилцаад 2000 он бандтай болоод тэгээд ер нь засарсан үндэ. Тэгээд одоо тийм гэр бүл болоод тий бас зүрхтэй болж юм бас захиалахгүй таад яваад болохгүй болчихлоо тий. Манай гэр бүлийн маань мөхчл гэдэг одоо бас хоёроо хөдөлмөр хийдэг. Манай өхөө тогтох хоёр байл. Одоо 24-тэй залуу байна. Бас ээжтэй туслаад байна. Тэгээд манай хоёр охин манай одоо нэг нь дүүр анги, нэг нь одоо 3 нас хүрч байна. Одоо арыг баттаах хүмүүс шүү дээ. Маш их бас санаа зовдөг байх нөгөөтэй байх юм. Тийм ер нь яг гарах болгонд тэр ч одоо юм нэг юм бол тэнцээ гарч байгаа болохос тэгээд ер нь бол бас амьд их батгаагүй тэр хүмүүстэй тэгээд ер нь бол яг гэдэг үсээ гарна. Тэгээд орж ирэхдээ бас үсээ гарна. Тэгээд аргэр бол үнхээр бас арт болгоно бат байдаг учраас бас энэ албан зүтгэх бас үнхээр нэмэлт тэгээд бас энэ чинь хон мөнгө ажил тэгээд тэр хооронд өөрөө цэцэрлэг сонгуул тэгээд арчтны явж бас айгүй том тий арталж өгдөг. Яг бас энэ ташранд бас их хэм зөвтэй болоо тий. Өдийг одоо бие болсон даваад орж аар тэр сайхан гэр бүл бас байгаа шүү дээ тий. 20 жилийн яг энд салбарт орж ирж исэн даваад орж гэдэг хүн өнөөдрийн одоо яг үйлчлэгээний гарын ят ажилтан болсон байгаа даваад орж байгаа. Одоо эргээд харахад танд энэ юм санагдаж байна. Эргээд харахад бас яг одоо мэдээж одоо 20 жил ажилласан гэдэг чинь бас нэлээд давтсан хүмүүс одоо заа зөвлөх ер нь бол багшлах ер нь ингэдэг шүү зөв буруу заа тийм чинь бас ингэдэг шүү энэ чинь болтгоо шүү. Тэгээд хөвгдөж чинь бас нэг зарим нэг юм мэдхгүй байна зарим нэг төсгөөж чинь гал үлсдэр ингэдэг бүх юм дээр зааж өгч байна одоо тэгэл асар том ялгаа байна л да ер нь яриад байвал бас тийм манай байгууллагын нэг усал зарчим анх ороод суралцдаг тэгээд одоо юугаар туршлагатай болоод ирэхэд хүмүүст болцоогоо заавар зөвлөдөг ийм л энэ бол ингээд ийм гол бүлөөр л өгдөг тийм л энэ бол одоо ингээд зааварлах чиглэлийн багшлах чиглэлийн болсон. Бас нэлээ туршлагатсан тий. Одоо яг энэ салбар тэр дундаа яг галсан нөхчөр орж ирж байгаа боловсрол юу хэр вэ? Ер нь та юу гэж харж байна?
Манай залуучууд орж ирж байгаа яг бас жоо шалтрах яваад тэгэхээр яг зарим нэг нь болохоор зэрэг нэгдээ нөгөө нэг жоохон хийсвэр ч юм уу тий одоо бид нар чинь ингээд гар унтрахаас гаднаас гэдэг нөгөө нэг юу вэ өөд тусгаагаа цэвэрлэн тий өөрсдөө амьдч өөрөө зүгээр тусгаагаа цэвэрлэн машин хэрэгээ цэвэрлэн одоо хоолой чанангаа цэвэрлэн ингээл яг зарим эцэг эхчүүд бас арай өөрөөр харж өөрөө хүмүүстэй оруулж ирсэн гэдэг тохиолдол ингээд яг одоо юу гэдэг нэг галтгоогоо бид ч хоолундаа ижил галтгоогоо цэвэрлэн тэгээд за нэг яхаа нэг цэвэрлэж биш цэвэрлэж биш нэг хэсэг нэгэл орж ирэхтэн заагаад явж яхад оо би цэвэрлэх гэж ирж ирсэн ирэхгүй би гал унтрах гэж байгаа юм тий гэж мэл гадааж унтраа цэвэрлэж машин тэргээж сасна янзлан бүх юм янзлан ингээд хоолой чанаг цоорох юм бол тэргээ буцаагаад нөгөө нөхөж боон цэвэрлэн үйлчлэгээ хийгээд бүх юм дээр яа одоо яг манай залуучууд бол бас сайхан өндөр манийчүүд бол бас сайхан өндөр сайхан залуучуудтай болцсон байна. Яг жоохон тогтоогоод гэх юм бол ажил яг жоохон гэдэг нэг шантрах гэдэг юм байхгүй. Шантрах үед нь жоохон дэмжлэг хэрэгтэй. Жоохон дэмжээд за нэг болж ийш нэг өгөөж жоохон гэдэг. Жоохон дэмжээд их юм манай хөдөлгөөд бол бас жилийн цаашаа явах хэрэгтэй байгаа. Одоо яг анх та 20 гаруй жилийн өмнө яг энэ салбарт энэ гасмөгчүүдийг ажиллаж хийж хахад одоо өнөөдрийн яг энэ нөхцөл байдал гэдэг ч юм уу те хэрхэн яаж сайжирсан гэж бас харж байна. Анх та бас ярьж байлаа шүү дээ улаан гараараа одоо ингэж явдаг гэсэн бол одоо бас юм хөгжүүд харьцаагүй гайгүй болж байна. Хувцас одоо техник хэрэгслээс ахуулаад ямар болж явж байна гэж харж байна. Оо тийч одоо бүр газар тэмцэл болж байгаа шүү дээ. Тэг яг гэхдээ яг галтан бүлгийн тэмцэл байгуулах болж байгаа юм шүү дээ. Яг тэр үед бол үнээр бас бол нөгөө улс төрийн улс орны эдийн засгч бас хэцүүсэн тий. Тэр үед бол дандаа орос төргээр галыг унтраадаг байлаа. Тэгээд тэр үед ч одоо АЦ машин чинь 2 тонн ус. Сисчээр нь болохоор зэрэг 6 тонн ус гэдэг ерөнхийдөө 8 тонн усаар л одоо унтраадаг байлаа. Одоо бол тэрээс хаталж байгаа машин бол 8 тонн уртлж байгаа машин 4 тонн 12 тонн ус гэдэг чинь болохоор зэрэг бидний ерөнхийдөө бас нэг байлдааны одоо хошуу маань буу болчихж байгаа. Ус маань сум болчихж байгаа байхгүй. Тэгээд дайсандаа байлдахад ерөөсөө сум маань л хэрэгтэй байхгүй. Тэгэхээр зэрэг сум гэдэг асуудал чинь хамгийн хэрэгтэй юм. Тэгээд зэрэг бас галтан бүлгийн тэмцэх байгууллага байх үед бол яг бас ус орны эдийн засаг бас хэцүү байсан байна тийм биш. Хэцүү сайн байсан бол юу ч тийм байсан байгаа шүү дээ. Яг бас одоо 3 оноос тийм 3 байгууллага маань нэгдээд улам сайхан өргөжөөд улам сайхан болж байна тийм. Яг улаан гараараа унтраад байсан одоо тэр 2000 оны их үеийн үед тийм бас хэцүү байсан. Одоо л ондоо шүү дээ. Одоо газар чинь биш болсон. Таны хувьд одоо хамгийн их урам зориг авдаг тэр зүйл нь юу гэдэг юм бэ? Урам зориг авч байгаа бол ер нь бол ард иргэдийн маань одоо баярлалаа гэдэг үгнээс их урам зориг авна да. Тэгээд бас хамт олноос урам зориг авна байгаа хамт олон гэж юм бол үнээр агуу чи бас би нэг баярлаж гомдож унах үед бас чигэн болж өшиж явдаг хамт олон маань тийм тэгээд дээрээс нас одоо ард иргэд маань баярлалаа гэдэг бас тийм бас хүний бас аварчаад тэр хүний тэр харц тэгэхээр бол гайхалтай. Тэрнээс тэрнээс бас маш их өрөм зэрэг ирч хүч хандаа. Өнөөдөр бас баярын өдөр том утгагүй 2025 маань гарах гэж байна. Тэгэхээр өнгөрсөн оноо дүгнээд эх хондоо бас Аз өрөөгөө ер нь нийт эзэгчтэй болон гэр бүлийнхээ хамт олон баста юу гэж хэлэх юм бэ? Тэгээд манай эзэгч тав гэдэг чинь одоо манай хамт олон дөрөв нь одоо 2024 онд хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайлангаа өөрөөсөө доргоогоо бодоод 25 онд хийж гүйцэтгэх ажлыг авах хэрэгээ гүйцэтгээд бас нэг төлөвлөгөө гаргаад төлөвлөгөөндөө бас хүрэх хэрэгтэй. Ер нь л өөрөө бас нэг жоохон төлөвлөгөөтэй юм зорилготой хүн бол энэ жилээр төлөвлөгөө гаргаад 5 жилээр бас төлөвлөгөө гаргаад тэрнийхээ төлөвлөгөө бас явах хэрэгтэй гэж боддог. Энэ бол жилээр төлөвлөгөө гаргаад бас нэг юм төлөвлөгөөтэй зорилготой амьдрах хэрэгтэй. Тэгээд та бүхэнд бас гэрт нь ад жаргал эрүүл юу сансан гэсэн зүйлсэнд бийж явах болбай ажилд нь өндрөөс өндөр амжилт төсөй гэж байна. Аянд нүргэлхэд
аюул зарлаж томилд өгөхөд аврал ирсэн дэрстэл бүхэнтэй амьмурсан тулах тангартай азар хөдөлж гамшиг ирэхэд алаар тургиж аимшиг нүрэлхэд бүхлийг сүрэн амьдрал бэлгэлсэн үсэр үнцэрэгэрсэн эрхэг зоригт манна онцгойхон эгэл олныхон итгэл даврагштаа эгнэжигдхэн манна онцгойхон энэ цагийн эрхэг дайчдаа эрхэг зоригт манна онцгойхон эгэл олныхон итгэл даврагштаа эгнэжигдхэн манна онцгойхон энэ цагийн эрхэг дайчдаа